Сайн байцгаана уу? Монгол улсын аялал жуулчлалын интерактив веб газрын зургийг Android үйлдвэр системд утсан дээр Chrome ашиглан хэрхэн суух талаар зааж өгье. Суулгах талаар шүү. За хальт энэ хаягийг бичээд орно. Google-ийн хайлтан дээр энэ travel map шиг Mongolia travel guide гэдээ байгаа. Энэ дээр дараад орно. За ер нь бол одоо юу гараад ирсэн тийм ээ. Зураг бол ингээд Google Chrome хөтөлбөр бол ингээд ороод ирж байгаа. За тэгээд яг өгөхөр энэ 3 тавчин дээр дарна. 3 цэг дээр. Доош нь болоход add to home screen гэдэг энэ дээр дарна. За ингэж байгаа шүү дээ. Travel map цэгийн Mongoliag суулгах уу гэж шүү тийм ээ. Install гэдэг орчин. Тэгээ одоо суулгах процесс явагдана. Энд анхаарах хэрэгтэй. Энд явагдана. Одоо суулж шүү дээ энэ дээр тий. За суугчлаа гэж. За миний яг утас руу орж сууж байна тийм ээ. За ингээд амжилттай суучихлаа. Travel map app install successfully. Open. Танаа ингээд жоохон уншин. За одоо суугаад ингээд суучихсан байна тийм ээ. За ингээд дарна. Энэ хамгийн дор байдаг энэ анги хийд хамгийн түрүүл гарч ирчээд байдаг яг. Тэгээд энийгээр жишээ аваад ярьчих тийм ээ. Тэгэл одоо том зургаараа харагдах нь харагдаж байна. За буцаал одоо эндээс гарлаа. Бүр гарчих. Одоо хаана байна вэ? Юу сая суусан ч одоо юу байх ёстой шүү дээ тий. Суусан лого маань энд манай утсанд суусан байх шүү дээ. Тэрийг ярьж болно. За энэ байна. Энд суучих. Одоо энийг яг хаа жоохон дараад тэгээд дээш нь tutчих. Тэгээ ингээ нүүрэн дээр аваад шүү дээ. Ингээ боллоо. Ингээд Монгол орны аялал жуулчлалын интерактив веб зураг аль биесээр таны Android утсанд аппликейшн болон суулаа гэсэн үг. Одоо тэгэл онгойлгоод үзчихин. Яг уншин. 2000 шархуу одоо цэг байгаа их ачаалттай том зураг шүү. Бас их том ачаалттай. Ерөнхийдөө бол газрын зургийн хувьд. Ороод ирлээ. Одоо яах вэ? Ороод ирлээ. Ингээд ашиглана. За өөрийнхөө дуртай яваа тийм ээ. Тэгээ одоо яг энийг бол ингээд болгох чинь. Ер нь ингэдэг. Одоо энэ шигдээр дарлаа шүү дээ. Энэ ингээд Mongolian camp tourist camp за энэ Монголоор болох шүү дээ. Монгол camp жуулчны бааз гэдэг энэ гараад ирчихсэн шүү дээ. Тэгээ энийг доош нь энэ юуны цаагуур ингээд орчод байгаа байхгүй энэ шүүлтүрүүдийн цаагуур туслах энэ цонхнуудын цаагуур орчод байгааг яг өөр төр нь ингээд дарахаар явахгүй. Энэ хажууд талаас нь ингээд хажууд нь ингээд дараад ингээд байрлал өчтдөг. Нөгөө ингэж байгаа л харна гэсэн үг. Тэгээд нэг одоо шин юм юу вэ нөхөр энэ хамгийн сүүлийн шин юм энэ zoom in гэдэг ийм төвчлөр нэмэгдсэн. Энэ бол энэ дээр байгаа гэрэл зургийг томоор харуулах зорилттой. Энэ дээр зөвл дарчихна. Дарахаар ингээ гараад ирнэ. Ингээ томруулаад хараад үзээд zoom хийгээд явчихдаг. Ийм шин нэг юу нэмэгдсэн шүү. Одоо хамгийн сүүлийн хөгжүүлэлттэй явсаар хийгдсэн шин зүйл энэ юм аа. Энэ бол одоо хэрэглэгчдэд
таалагдана гэдэгт бол одоо эргэлзэхгүй байна. За энэ удаагийн бичлэг ингээд дуслаа. Баярлалаа. Анхаарал тавьсанд баярлалаа.